За арай мэдэргүй үзэгчтэй ярилцах цаг болонгийн энэ одоогийн дугаарыг эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийнхээ дугаараар бид өчигдөр мэдээллийн хөтөлбөрийн тодруулга болонд үзэгч та бүхэндээ хүргэж байсан. За 100% тулгуур төжөө болсон хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаарх танилцуулга үзэсгэлэн болон за нийтийн хилцүүлэг зохион байгуулах гэж байгаа тухай мэдээллийг өргөсөн байгаа. За өнөөдөр энэтэй холбоотой яг энэ чой бас одоо 2030 оны яг төлөвлөгөө тийм ээ хот төлөвлөлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр ярилцах цагийнхаа болон эхлүүлж байна. Ингээд өнөөдрийн зочноор мэдээж Кенжи архитектор намад компани төслийн менежер Адманд оролцож байна. Арам хүргэе. За арам үзэгч та бүхнээс арам хүргэе. Тэгэхээр өчигдрийн хувьд бол ерөнхий багцлаад бол ойлголтыг хүргэсэн байгаа тийм ээ. Яг энэ хот төлөвлөлтөнд одоо иргэдийн санал хүсэлтийг хамгийн гол нь авах чухал байгаа. Иргэдийн санал хүсэлт иргэдтэйгээ ярих хилцүүлгийн талаар өгсөн байгаа. Тэгэхээр өнөөдөр хоёулаа яг энэ хот төлөвлөлтөйгөө холбоотой мэдээлэлээ жоохон дэлгэрэнгүй өгөхөднөөс энэ ярилцлага эхлүүлэе гэж бодож байна. За ерөнхийдөө яг энэ ерөнхий төлөвлөгөөний өөрөө нэг онцлог юмнууд гэдээ бас асуудал яриад асуусан тийм ээ. За тэгэхээр энэ онцлогийн хувьд бол яг хуучин бол нөгөө 84 оны төлөвлөлт 2005 оны төлөвлөлтүүд бол яг өөр өөрөд гарч ирсэн. Тэгээд энэ ерөнхий төлөвлөгөө гэдэг чинь тухайн цаг үетэйгээ нийлүүлээл яг тухайн одоо цаг үе нийгмийн соёл дээрээс нь хөрөнгө оруулалт эдийн засгийн чадамжуудаас шалтгаалж хийх ёстой байна. За жишээ нь нөгөө 84 оны төлөвлөлтөн дээр болоод энэ 4 дугаар багийн одоо өргөн годомж хүртэл байдаг юм уу те. Ингээд орон сууцны хорооллуудыг яваад ингээд системтэйгээр явж байсан шүү дээ. Хамгийн сүүлд 10,000 одоо 1000-ийн хорооллыг барьж байсан тийм ээ. Ингээд шатаратаар явах гэж идэл. Энэ зогссон зах зээлийн нэг юм гарч ирээд. Одоо ингээ 2005 оны ерөнхий төлөвийг харж байхад бол тийшээ бол ерөөсөө орон сууцны оруулахгүй дан гэр хороол хэвэрнүүлдэггээд дотор одоо юу гэдэг одоогийн байгаа барилга байгууламж дотроо нэмж одоо нэгтрүүлэх байдлаар хайдан байшингууд төлөвлөсөн. За шинэ хорооллууд бол баруун тийшээ төлөвлөсөн байдаг. Аялал жуулчлалын одоо бүс болгож одоо хуучин баруун төв гэсэн шүү дээ тий. Театрын тийш. За ингээд явж ирсэн бол одоо энэ төлөвлөлтөн дээр бол яг хөөхлөөр харьцангуй бас тэр 2005 оны ерөнхий төлөвлөгөө гарснаас хойш барилгын салбар маань өөрөө эргээд сэргээд за энэ хугацаанд бол бас нэлээд барилгачсан байт. За ерөнхийдөө бол тэгээд судалгаан юмдэрээс хараад үзэх юм бол бас харьцангуйгаар барилгачсан. Тэгээ ингээд эдийн засгийн чадамжаас ингээд бодоод үзэх юм бол 2030 хүртэл хэрвээ эдийн засгийн чадамж гайхах байх юм бол одоо 88,000 хүнтэй болно гэж тооцож байгаа юм л. За ингээ энэ тооцоо үндсэн дээр тухайн хотын одоо хэдэн хувийн хүртэл орон сууцнд амьдрах хүмүүсийн тий ингээд энэ эрэлт хэрэгцээгээр бүх судалгааг тооцож гаргаж байгаа. За инглээрээ бас харьцангуйгаар нэлээх орон сууцжуулах юм ажлыг хүн амсантай холбогдуулаад ингээд нэмэгдүүлэх шаардлага гарч ирээ. За үүн дээр одоо бас ерөнхий төлөвлөгөөнд юуг анхаарч үзэж байгаа гэхээр хуучин хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөр батлагдсан аливаа зураг төслүүд одоо хотхон хорооллууд гэдэг юм уу те эдгээрийг бол нэлээд тусгаж өгөөд энтийг уйлд өчих юм чухал. За энэ одоо үүнээс одоо хийсэн томоохон жишээнүүд гэх юм бол 1000 айлын хороол гэж ярьж байна те. Нөгөө засгийн газраас хэрэгжүүлж байгаа 1000 айлын хороол гэж ярьж байгаа боловч яг төлөвлөлтөө 1600 айл болгоод төлөвлөсөн байж байгаа. Нөгөө газрын хувьд одоо яг тааруулаад төлөвлөлт. Тэгэхээр энийг мөн хот төлөвлөлтөд одоогийн хийж байгаа төлөвлөлтөд уялдуулах жишээгээр ингээд одоо энийг хийж явах хэрэгтэй. За энэ дээр бол яг хуу ерөнхийдөө орон сууцчдах одоо энэ ажил маань ихээр явагдаж байгаа юм шиг ярина. Зүгээр иргэдтэй яг гол сонирхох болов уу гэж үзэж байгаа нь юу гэхээр одоо жишээ нь Чавсат маань өөрөө бол өвлийн цагт бол бас харьцангуйгаар утаа юм ихтэй болсон. За үнтэй холбогдуулаад ер нь гэр яг энэ салхин дээрх одоо гэр хорооллын бас тодорхой хэмжээгээр багасгах юм зорилготойгоор 4 дугаар агийн өргөн гудамж хүртэл нь орон сууцны хороол баригдах. За түүнээс дэшиг инженерийн шугамшилжээтэй гэр хорооллыг одоо амны сууцуудыг барих ийм төлөвлөгөөгтэйгээр оруулж гисэн байж байгаа. За зүүн тишээ гэх юм бол яг нөгөө одоо төмөр зам одоо руугаа зам холбогдсон байж идэг. За өмнөдөө холбогдуулаад залуус хороол гэдэг одоо бүтэн хороол баригдаад эхэлсэн тий. За үүний эргэн тойронд байгаа өмчлөл өгсөн газруудыг бол бүхэлд нь тэр залуус хороолт уялдуулаад нэг юм цогц байдлаар нь гэр хороолын шинэ юм загварыг бий болгож өгч байгаа. За энэгээрээ бас нэлээд онцлог болж өгч байгаа юм л.
За хуучин яг хуу Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль маань өөрөө хэрэгжиж эхлэхдээ за энийг бас нөгөө хот төлөвлөлтийн хуульд уялдуулгүйгээр эхлүүлсэн ажил байгаа. Өөрөөр хэлбэл өмчлөхөөс өмнө хэсэгчлсэн ерөнхий төлгөө гэдэг мигээ сургууль цэцэрлэг одоо инженерийн шугамшуулжээ ус одоо худаг ус нь хаана байхыг гэдэг бүгдийн төлөвлөж сая өмчлөж өгөх хэрэгтэй байж байна. Гэтэл одоо энэ ажил нь ерөөсөө хийгдэхгүй. За төсөв мөнгөний хэрэгэлцээч бас бага байсан те энэ үед. За ингээд цаашдаа ерөөсөө шууд өмчлөлийн ажлууд явагдаад өгсөн. За энэ дээр болохоор одоо гэм байдлаар ер нь бүх Монгол улсын бүх аймагуудын одоо ерөнхий төлөвлөлт нь голцоо ийм байдлаар явж байгаа. Ерөнхийдөө дөрвөлжин шугамтай төвтөр шиг ингээл игнүүлээд өгсөн. Гэтэл нөгөө ус цэцгийг одоо юу гэдгийг нийгмийн дэд үтс, инженерийн дэд үтсүүд нь хаана яаж байрлахыг гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр яг энийг нь одоо юу гэдгийг суулгаж өгөөд энэ одоо залуу сургалтаа үйж явах жишээ нэ. Тэгэхээр нөгөө шинээр өмчилж өгж байгаа газрууд дээр хүртэл бид анхаарал тавьж үзсэн. За энэ дээр гэр хорооллын одоо шинээр өгсөн газраас гадна одоогийн байгаа гэр хорооллыг яаж засах вэ гэдэг. За одоогийн байгаа гэр хорооллыг гэхэд 2-3 янзаар засаж болохоор төсөл оруулж байна л. Жишээ нь нөгөө одоогийн зүгээр жишээ энгийн жишээ татах юм бол одоо манай гэр хорооллын цагуурч ерөөсөө игнээ гудамж бүхний артлаар нь уртлаар нь дандаа зам явж байдаг. Автомашины зам. За араар нь явсан машин тоос бүжигнүүлэл тохидог уртлаар нь явсан тоос. За энийг сансрын зураг дээрээс харах юм бол ерөөсөө л гэр хороол гэдэг бол тэр чигээр улаан халцгаалах зэрэг гарч байна. За энэний хид хідэн хүчин зүйл нөлөөлдөг. Жишээ нь агаарын тоосчлалт маш их бий болж байна. Хоёрдугаарт бороо ус ороход нөгөө ус нь одоо юу гэдэг борооны хорой ус нөгөө хөрсөндөө шингэж үлдэхгүй үндэстэй хөрс гэж байхгүй болох нь шүү. Даан улаан шороо тэгээд тагтарч улаан шороо чинь баг бетон зам шиг юм болсон. За ингээд энэ ч нэ усан шингэхгүйгээл доошо буулга шант шиг л уршаал явчихдаг. Хэмжлэнгээр айгүй нэг тийм орчны эрүүл ухааны талаас их нөлөөтэй. Тэгэхээр энийг багасгая гэдэг замынхаа тоог багасгах. Жишээ нэг игнээ айлд ороход нэг талаараа л зам явахд болоо гэхэлэр за жишээ нь хоёр игнээ айл үүсэх бол голоор нь ногоон зургасыг хийгээд хоёр талаар нь авцсан мэт төлөвлөд өгч байгаа жишээ. Тэгэхээр уртлын хэсэг айл руу игнээ айл руу норвол уртаар нь хойтлынх нь бол хойтлоор нь тэгээд дунтлын тэр хэсэг зайд юун зарцуулах гэдэг. Тэгэхээр нөгөө хүүхдийн чинь тоглох тоглоомын талбай байхгүй. Одоо хөшөд бүгд гараад ингээд биентэйгээ яриа суух, нарлаа суух тийм амгалан газар байхгүй. Ерөөсө гараа суувал тоос шороонд ингээд харагдаад ичдэг юм. За мөн дээр нь магадгүй хашаанда одоо ногоо цагаа хүлэмжим тариад түүнээсээ одоо илүү ихээр гарсан одоо юу гэдгийг талбай нь хөрөлцөхгүй байвал мөн тэрлүүгээ оруулаад хэсэгчилж аваад тийм үү ингээд ногооны талбай бийж болох жишээ нэ. За нөгөө өчигдрийн тодорхойлго дээр бас ярьсан хотын одоо газар тариалан гэх юм бол хүмүүс их гайх бах л та гэж яриасан. За энэ тэгэхээр хотын газар тариалангийн ойлголтыг яг энэ дээр оруулж өгч байгаа. Тэгэхээр одоо бусад хөгжиж байгаа орнууд ямар байдал үзэгдээд байна вэ гэхээр ерөнхийдөө одоо амьдралын хэвшил нь ерөөсө бүх одоо төмсөмсний ногоо гэдэг юм уу те жимс жимсгэн бүгдийг супермаркет дэлгүүрүүдээс авдаг. За ингээ болцсон. За тэр их хэдэн сая хүн одоо хэдэн тэрбум хүн тэжээхийн тулд яах вэ гэхээр том талбай дээр дандаа гений өөрчлөлт орсон байна. За энэ бол одоо жишээ нь бидний одоо хамгийн сайн мэдэх одоо Америк гэхэд бүгд мэдж байгаа. Гений өөрчлөлтөнд хэдэн хувиар орсон бэ? Одоо бордоо хэдэн хувиар хэрэгэлсэн бэ гэдгээс шалтгаалаад одоо тэр төмс өнсний ногоо хийх юм уу бусад юмс бүгд үн нөөр байж байгаа шин. Илүү натурал юм уу одоо химийн одоо янз бүрийн нэгдлэг хэрэглээгүй гэх юм бол энэ одоо хамгийн үнэтэй байж байгаа шин. Тэгэхээр энэ байдлаас нэгдүгээр үүсэх. Хоёрдугаарт нөгөө одоо жишээ нь одоо Японд цэвэрхэн гэдэг өвчин гараад ирж байна. Хит цэвэрхэн байсаар хагаад биеийн дархлааны систем алдагдсан. Тэгээ маш жоохон юмд одоо ханиад төрөх юм бол тэр нь аягүй хүн дээр тусдаг байх шин. Тэгэхээр харьцангуй дархлааны систем. Манайч одоо тэгж монголчууд их онцлогтойгаад өлчөр одоо хүйтэнд өлчөр жирик хал ингэдэг шиг тийм үү. Тэгэхээр одоо сүүлийн үеийн дэлхийн чиг хандлагууд юу болж ирээд байна гэхээр нөгөө хотын газар тариалан буюу айл бүхэн ядаж нэг 3 хэмжээтэй ч юм уу 5 хэмжээтэй ийм газартай байхыг ирмэлцдэг болсон. Энэ газрын тэр хотоос хотын захираанаас газрын зааж өгнө. Газрын зааж өгнө гэдэг нь төрөл өрөөр шийдэж ин л да. Зарим нь бол хотоосоо гаргаад хажуудаа жоохон газар өгч. Зарим нь бол бүр хүүхдийн тоглоомын талбай ногооны одоо юу гэдэг цэцэг одоо зүлэг тарьдаг тэр талбайгаа ногооны талбай болгоцсон. Ногоо нь урахтаа өөрөө янз бүрийн хээ хоор одоо янз бүрийн юмар гоё тийм цэцгийн мандал шиг ургуулж ах жишээ. За ингээд зарим Европын орн руу бол бүр барилгынхаа дээвэр дээр. Жишээ нь одоо энэ манай ерөнхийлөгчөн дээр
дурдсан байгаа л да. Зарим одоо том кино театрын дээвэр дээр тарьсан ногоогоор түүнийхээ доотлын рестораны бүх ногоо хангаж байгаа чинь. Гих мэтлэнгээр ингээд илүү натурал амьдралын хэвшийг ногоон болгож хүмүүс за ингээ газар тариалантай хүүхдүүд нь харьцаад ирэхлээрээ тэр ургаж байгаа соёолж байгаа ногоог хараад ингээд юмыг хайрлж мэддэг болж байгаа чинь тийм. Гих мэтлэнгээр ингээд эргүүлээд нөгөө төрлөг шин чанар руугаа оруулж байгаа ийм хэвшлийг л илүү аваад үздэг. Тэгэхээр энэ хэвшлийг илүү тодорхой тусгаж өгөхөөр оруулж өгч байгаа. За тэгэхээр одоо нөгөө хотын халцгаа нөгөө шороо юмнууд чинь одоо ингээ зүлэгтэй юм болох ёстой байна гэд ингээд за гудамжны зохион гэр хорооллын гудамжны зохион байгуулалт юм байлаа гэхэд эргүүлээд гашаан доторх одоо зохион байгуулалт энэ төр хүн их чухал. За энийг бол дэндэрлэх талаасаа бас ярих хэрэгтэй. За ингээд гэр хорооллын хит хитэн загваруудыг жишээ нь оруулж өгч юм л да. Одоо одоогийн байгаа нөхцөлийг яаж тодорхойлох вэ? Одоо нөхцөлийг сайжруулах уу гэсэн. За энэ үнэ зэрэгцээгээр түрүүний ярьсан одоо шинэ гэр одоо орон сууцны хорооллуудын асуудлыг ярьж байна. За шинэ орон сууцны хороолл гэх юм бол одоогийн манай яг хотын төвийг харахаар ингээд бүх юм ингээд төвдөө одоо шигдсэн тийм үү. За инженерийн шугамшилжээ төвөрөө төвдөрцөн. За үүнтэй холбогдуулаад сургууль цэцэрлэгээгээд гэр хороолл руу аяш тийшээ ингээд тэглээд иргэдтэй ойртуулаад барих. Тэгэхээр инженерийн шугамшилж явахгүй бас нэг уурын зоох барих ажиллагаа. За ийм учраас инженерийн шугамшилжээнүүдийг бүр хангалттай тэлж өгсөн. Инженерийн шугамшилжээ зам харилцаа хоёрыг сайжруулаад ирэх юм бол тухайн орчин өөрөө сайжраад ирнэ гэдэг манайхан аюу сайн мэднэ л тээ. Иргэд маань хувьд ч юм болохоор зүгээр уртаашаа сонцоо баруун талаас зүүн тишгээ сунцсан байдаг шүү дээ. Одоо тэгэхээр энэ шинэ төлөвлөлтөнд хоошоо урагшаа юмуд хэлэх юунууд байгаа юм. Энэ шинэ төлөвлөлтөөр бол бүгд рүүгээ тэлэхээр оруулж өгсөн. За яагаад бүгд рүүгээ тэлэхээр оруулж өгөө гэхээр тухайн нөгөө бүсчлэл гэж ярьдаг юм л да. Одоо ерөнхий төлөвлөлт хамгийн гол юм бол бүсчлэл буюу хаана үйлдвэрийн оройн байх, хаана эмнэлэг эрүүл ахуйн бүснэ байх, хаана инженерийн шугамжуулж, хаана зүлэг ногоо тарих, хин хаана амьдрах ёстой гэдэг. Энийг нь зааж өгч чухал байгаа. Тэгэхээр яг энэ байдлаар бүсчлэлийн хувьд бол үндсэндээ яг энэ ерөнхий төлөвлөгөөнд одоо энэ тухайн хийх ёстой тэр талбайгаас илүү гарч байгаа боловч хэрлэн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бол бүсчлэлийг бид төлөвлөж өгсөн л дээ. Жишээ нь одоо Малтай айлуудыг зүүн цэмтэнгүүрээс ахаа зөөршөө гаргахаар. За ингээл ярихлаар бас хүмүүс аюу эсэргүүцэх хандлага бас гаргаж өгч болох л доо. Жишээ нь Монгол хүн байж малнаасаа хол байх гэлээ. Тэ энэ ясан сони одоо мал юунд нь хор гин болцъё гээл тий. За тэгэл ингээд дуртахлаар нөгөө босод одоо хот төлөлтлөөс энийг харах юм бол жишээ нэг ургуулад нэг хэдэн жил ургуулж байгаа нэг сайн нэг сайхан ботлог ургамал гоё мод тарьсан байчтал нөгөө тийм нэг хөр явахтаа л хажуугаар нь хуглаад идэл ингээл яваад өгчдөг. Тэр одоо үнийн хөдөлмөр байх нь шүү дээ. Тэгээ хотын өнгө үзэмжэлдэг. За ингээ хотын годамжаар явахтаа мэдээж хөрөг ямар баач ихгүй явуулна юу яах вэ тий. За юунээсээ гадна сүүлийн жилүүдэд амтны гаралтай өвчин хүн таалддаг болсон. Дэлхийн нийтийн хандлага юм болсон. Жишээ нь одоо бид их юм мэдээж одоо шууны ханаад, гахаа ханаад, тий, бом гэдэл өвчин одоо өнгөрсөн жилхэд баг бом өвчнөр бас 2-3 насарсан юм шиг байна, тий. Энэ бол одоо хүн гинт бомтно гэж байхгүй шүү дээ. Мөн малтай халдвар. Тэгэхээр за энэ байна. Хамгийн одоо гол юм гэх юм бол шүлхий өвчин гарлаа гэдэг үзэгдэ. Урд нь гарч исэн тохиолдол байна шүү дээ. Тэгэхээр нөгөө оюутнууд маань явж чадах байлаад гадна дотноос нөгөө хүнсний тээвэр хийдэг машинууд ч орж гарч чадах байлаад бүгд карантинлэгдээд ингээд хотын эдийн засаг өөрөө сөхөрж унж байгаа юм. Тэгэхээр нэг одоо юу гэдэг нэг шүлхий өвчин гарсныхаа төлөө хот өөрөө тэр чигээрээ сөхөрж унах гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм байдлуудаас болоод тэр одоо яг тусад нь гаргаж өгч. Тусад нь гаргаж өгнө гэдэг нь одоо юу гэдэг хотын захад аваачаад хаяа гэсэн үг бас биш. Тэгэхээр тэнд нь одоо юу гэдэг тэр одоо малчин айлуудын эрэлт хэрэгцээг хангасан дэлгүүр хошоо нийгмийн дэд үстэр баг төр захиргааны одоо анхан шатны нэгжүүд нь бүгд байгаад тийм үү тэр ус цэцэг дэд үстүүдийг ингээ шийдээд өгөх бол тэнд ахаал мөн амьдрал хөцөлж байгаа. Тэгэхээр тэнд бол харьцангуйгаар хүн ам цөөхөн байж идэг. За ингээд одоо шинэ бом өвчин гарлаа гэхэд нөгөө гүүрээрээ хаалт хамгаалт постоо байгуулад ингээд тусгаарлах бүрэн боломжтой байж байна. Ингээд нөгөө хот төлөлт гэдэг чинь зөвхөн нөгөө гоё сайхан юм уу ногоон байгууламж харж үзэгдэхээс гадна нөгөө эрүүл ах уу тий одоо нийгмийн байдал юм уу онцгой байдлын үеийн одоо бүх нөхцөл тохиолдол бүрүүдийг бодож үзэж хийдгээр онцлог болж байгаа юм л.
төлөвлөлтөнд одоо хорооллын айлуудыг одоо хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулна. Тий. Ер нь бол яг хуу гэр хорооллыг бис түрүү хэлсэн тий 2 3 ийм загварчил одоогийн байгаа. За шинээр өмчилсөн айлуудыг мөн одоо дахин төлөвлөх шаардлагатай байна гэж ярьсан тий. Ингээд үзэхлээр энэ хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг бол зөвхөн ерөнхийд нь ингэж явах ёстой мó гэдэг үндсэн одоо юу гэдэг прогноз юм уу? Одоо юуг нь хэлж өгч шít одоо ийм байх ёстой гэх концепц гэж ярьдаг юм л да одоо монголоор орчуулбал одоо ийм байх ёстой гэж. Энийг нь хэрэгжүүлэх нь хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөгөө дахиад жижигрүүлээд тухайн нэг хороол юм уу тухайн нэг хороон дээр тий ингээд тусад нь төлөвлөлт хийх ёстой. За яг энэ дээр болохоор бүр нэг бүрчлэн ямар байшин ямар зориулт дээр юу хийх үү гэдэг их тодорхой гарч ирнэ. Ингэж сая тэр маань одоо хэрэгжиж эхлэх ёстой. Тэрнээс ерөнхий төлөвлөгөөний зураг барьчаад за танаа оролдож ингэн тэгнэ гэд ингээд явж болох. Тэгэхээр энэ ерөнхий төлөвлөгөөг чинь уялдуулаад за энэ хот бол ингэж хөгтгөнд бол тодорхой юм байна. Одоо ерөнхий хандлага авчлаа ш. За тэгвэл энэний дагуу хийх үү? За ингээд нөгөө иргэдийнхээ тухайн хэсэгчсэн ерөнхийлөө хийх гэж байгаа хэсгийг айлуудынхаа одоо юу гэдэг 60-аас дээш хувийн ч гэдэг юм уу энэ тухайн зохицуултаар хийн штэ. Дүрмээрээ зохицуулаад за ингээд бүгд зөвшөөрлөө 60-аас дээш нь одоо зөвшөөрлөө ч гэдэг юм. Ингүүл одоо сая энэ төлөвлөлтүүдийг орж. Дашрамт хэлэхэд энэ ерөнхий төлөвлөгөөнүүдийн юун дээр хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөг ч гэсэн хэрэгжүүлэхэд тухайн иргэндээ байх бүх одоо ашигтай байх тийм хувилбаруудыг дандаа оруулж өгсөн байхаар онцлог болчихж байгаа. Тий. Мэдээж энэ хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөө ч юм уу энэ ерөнхий төлөвлөгөө хийгдээд ингэснээрээ тухайн иргэн ба шууд утгаараа ерөөсөө охирохгүй. Харин ч иргэдэд ашигтай, мөн нийгэмд ашигтай, зардал мөнгөнд ашигтай байх ийм хувилбаруудыг сонгож авсан. Ийм байдлаар авсан онцлог болж өгсөн. Тэгэхээр энэ одоо дахин төлөвлөлтийн хот төлөвлөлтийн талаар танилцуулгыг бол иргэдэд хийж байгаа ш тийм ээ. Хийгээд бол нэлээд хугацаа өнгөрцөн байх. Иргэдээс өөр нь ямар хөө санал ирж гин үү? Бүх багуудад хийгдэж гин үү? Ерөнхийдөө бол энэ одоо юу гэдгийг босоод ерөнхий төлөвлөгөөнүүдийг бол ерөөсөө бус аймагуудыг тэгээ хийж яхад бол одоо очиод нэг л цэг дээр ингээл хийгээл байгуулаад одоо тэрэн дээр очиод сонирхсан иргэд нь очиод тэгээ сонирхгүй л одоо тэр хүний эрхийн асуудал ингээд асуусан асуултанд нь одоо ярилцж хөрөөд ингээд тайлбарлаад хүн өшөө нэмээд одоо ийм гой саналыг оруулчмаар байна гэдэг ингээд саналаа бичиж өгөөд ингээд явах юм бол тэр саналын тусдаа хайрцагт хийгээд тусдаа маягтаар нь бөглж өгөөд тэ ингээд үг нь явах хэвээр. Тэгээ харамсалтай манай иргэд бол ерөөсөө энэ дээр бас аюу итгэхгүй оролцоод байна. За хот төлөвлөлт гэдэг бол одоо та бүхний өөрөө чинь одоо цаашдаа яаж амьдрах уу? Энэ орчны чинь одоо юмыг л цаашдаа одоо энэ хот маань яаж өгчих үү? Яаж одоо цэвэрхэн сайхан болох уу гэдэг юм дээр хилцэж байгаа энэ гол чухал юм дээр бас иргэд маань илүү идэвхтэй оролцоосой гэж одоо хүсэх байна. Яг одоогор хот төлөвлөлт яг хэдийн үеэр бүрэн дуусах уу тийм ээ? Одоо бол ерөнхий төсөл гарцсан байна шүү дээ. Одоо ер нь хамгийн сүүлийн байдлаар орон нутгаас авах санал одоо энэгээр л явагдана. За үүнээс хойш бол одоо орон нутгаас авах санал маань дуусаа хаагдаад одоо цаашаа яах вэ гэхээр нөгөө яамны мэрэгжлийн зөвлөл гэдэг бүхэл бүтэн том аппарат мэрэгжлийн усууд дээр орж хамгаална. За түүнийг дуусны дараа экспертизээр оруулна. За ингээд дуусчаад Монгол Засгийн газар харагдана. Босод аймагуудаас онцлог нь бол ерөөсөн манайх ч бүсийн тулгуур төв гэдэг утгаараа юу гэдэг яамны комиссийг хүлээгээд авчихгүй. Энийг Монгол Засгийн газрын хуралдаанаар одоо оруулж хэлцүүлж батлуулах хэрэгтэй. Ингэж хийж байгаа ийм одоо шатараалтайгаар ийм ажлууд явагдана. Гэхдээ иргэдээс авах санал бол одоо үгээр л авагдаад энэ одоо орон нутгаас авах санал маань болсон гэж үзсэн. Иргэдийн хувьд бас нөгөө амт амьдсан яриануд байдаг л да. Одоо хорооллын айлууд ихний тэдэн игнийг байр болгоно тийм ээ. Газрын нав нь төлөвлөлтөнтэйгээ орцсон байлаа. Одоо эсмүү гэхэд бас дахин төлөвлөлтөнд орсон гэл өшөө хар байшин ч гэдэг юм ингээл өөрөө өөрсдөө нөө амт амьдсан яриагаар ярьдаг. Энэ бүх зүйл одоо энэ хэсэгчлэн төлөвлөгөөнд бүр наривчлагдаж орсон уу? Энэ хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөг бид бүхэн хийгээгүй, ерөнхий төлөвлөгөө хийж. Ерөнхий төлөвлөгөөн дээр бол энийг орон сууц болох одоо яг саяын нөхцлүүд нь бүгдийг тавьсан. Хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөг яаж хийдэг юм бэ гэхээр хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөн дээр хичнээн ширхэг ямар байшин хэдэн айлын хороол барих. За энийг ямар журмаар хийх үү гэдгийг одоо оруулах хэрэгтэй байхгүй. Иргэд төр одоо бизнесийн ч гэдэг юм хөрөнгө оруулагчийн байгууллага ч гэдэг юм уу те эдгээр хоорондоо
яаж уялдах одоо нөгөө гүйцэтгэгч компани ч гэдэг юм уу те эдгээр нь хоорондоо ямар гэрээ зохицуултаар те журам дээр хэдэн хувийн зөвшөөрсөн тохиолдолд энийг хийхий. За мэдээж хийх чинь гэдэг бол юу гэдэг Улаанбаатар хотод хийж байгаа ажиллаж гисэн энэ ч гэсэн за энэ чинээс хэтэрхий одоо өндөр ашиг олчихъя гэж бодохгүйгээр үнэхээр иргэд маань зөв ойлгож хийх юм бол энэ бидний амьдрах орчин сайжрах юм. Өөрөөр хэлбэл жишээ нь одоо Эсмүүд байгаа нэг айлыг яриа л да нэг 12 м квадратад амьдарч байна. Одоогийн зах зээлийн үнэлгээ хэд байх вэ? Жишээ нь лав дээр Эсмүгийн байр метр квадратнаас 2-300-аар үнэлэгдэхгүй байгаа хэ тий. Ердийн орон сууц бол тэгж үнэлэгдэж байгаа. Тэгвэл энэ Эсмүгийн хорооллын дахин төлөвлөлтийг хийя гэдээ иргэдэн зөвшөөрөөд ингээд хийгээд энэчнээ гой сайхан тийм үү? Одоо байрлага юм уу доор худалдаа үйлчлэгээтэй ингээд томоохон байрлага барих юм бол тэр хэмжээний квадрат талбайг авахд жишээ нь одоо юу гэдгийг нэг 800 мянгаар үнэлэгдэжсэн бол эргүүлээ сая 500 юм уу сая 300-аар үнэлэгдэж байгаа жишээ нэ. Өөрийнх нь нөгөө дүүцүүлж авсан талд маань шүү дээ. Ингэснээр нөгөө бодит биш хэмжээний орлого орж ирж байгаа нөгөө иргэд чинь. За буцаагаад одоо яасан гэхээр одоо тэрийг банкнд тавиад зээл мэйл авдаг ч юм уу эсвэл хин нэгэн зарж борлуулах юм бол тэр хэмжээгээр өссөн түнтэй байраа борлуулна. Тэгэхээр ийм талаасаа бас хараасаа байлээ тий. Тэгэхгүй бол одоо би энэ бүрэн далимдуулаад нэг хэдэн төгрөг олоод авчиг гэж ингэж харж байвал энэ аюу том эндөрөл. Тэгэх юм бол хаанаа ч өгчихгүй төр ч юм уу хийхгүй хувьч тэгэл энэ хэвээрээ ингээл түгчгтнэ л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг тэр төртөөгөө зөв хилцээд одоо тэр журмаа цог сууж боловсруулаад ийм итгэхгүй байдлаар оролцохгүйгээр хэсэгсээр хөдөлгөөнд хүн нэг бүр ороод санаагаа тусгаад за би энэчнээс яг ийм юмор хожих юм байна гэдгээ сайн мэдээд ингэчих юм бол хэрэгжүүлэхэд бол ерөөс асуудал байхгүй л дээ. Тэгэхээр энэ хилцүүлэг танилцуулгад бол иргэд маань хамгийн гол нь маш их оролцох тийм ээ. Өргөнөөр оролцож өөрсдийнхөө санал бодлоо илэрхийлснээр одоо та бүхний амьдрах орчин шалтгаална тийм ээ. Сүүлд нь ингээд хот төлөвлөлтийн дараа нь ингэх байсан тэгэх байсан гэхгүйгээр одоо яг та бүхний саналыг хүлээж авч ярилцаж байгаа дэр нь бас очиод өөрсдийнхөө санал бодлоо илэрхийлээд магадгүй таны гэр хаана байна уу байршлаасаа шалтгаалаад өөрийнхөө хашаа байшин бас сонирхож болно шүү дээ тийм ээ. Яаж зохион байгуулалтаагаар яаж орогдох нь газар одоо хот дахин төлөвлөлтөнд орж чадах нь эсвэл дахиад сэргээгдэхэр байх нь үгүй юу гэдгээ бас өөрийнхөө гэртэй холбоотой бас очиж асууж болох юм байна. Тий болно. Тэгтээ яг хуу нэрийдэд бас нэг нөгөө зөв талаас нь жоохон ойлгох гэдэг. За манай хашаа тэнд юм аа. Би тэнд газар өмчилж авсан юм аа. Энийг яах вэ гэдэг лиг эргөө нэг уулцсан иргэд маань дандаа асуудаг л да. Тэгэд энийг мэдээж хинч гсэн харна. Тэ. Гэхдээ одоо айл нэг өөр яг танах ингэн яг танаа одоо юу гэдэг баруун талын чи хашаанаас ийшээ орон сууц болон танах одоо бол хаус болон ч гэдэг юм уу ингээд хэлэх бол юу байхгүй шүү. Тэ энэ чи бол ерөнхий энэ хорооллууд энэ хэсэг бүлгүүд одоо гэдэг юм уу те блокоор нь одоо хөгж төлөвлөсөн байж байгаа. Энэ хэсгүүд бол ингэж болох юм гэдэг юм оруулж байгаа. Энэ төсөл санаа маань. За тэгэхээр ерөнхийдөө цаашдаа орон сууц болох юм уу гүмүгэ тий. За ингээл орон сууц болно л гэл ингээл үзэж явах юм бол тэрийг дараа нь хэсэгцсэн ерөнхийдөлгөөн дээр та бүхэн одоо илүү найрамчлан саналаа хийгээд би ямар гэрээ зохицуулалт контрактор орох уу гэдгээ өөрснөө ингээд хийх. Ерөнхий бид бол яг үгээр ийм зүйлүүд дээр алдахгүй тий. Ийм зүйлүүдийг ингэж хийх юм бол илүү үр ашигтай байна. Иргэдтэй болоод төрд тийм үү ашигтай байх юм хувилбарууд юм байна гэдэг. Ийм талаасаа илүү их орох гэж байна. Одоо юу гэж хичээсэн л дээ. Тэгээ энэнгүүрээч бас нэлээд онцлог болж гисэн баг. За хоёрдугаарт бол нөгөө солонгос компани хийж нэгэд ярьжсэн тий. За үүнтэй холбогдуулаад бол ногоон байгууламж одоо голын иргэн тогтчлолт одоо эдгээр дээр нэлээд түлхүү анхаарсан. За тэгээд цаашлуул одоо ерөнхийдөө нөгөө хотын үндсэн стандарт гэж байна л да хот төлөвлөлтийн. Жишээ нь одоо хогийн цэгийг бид одоо энэ зүүнтэй байлгаж болохгүй. Энийг одоо тэр хуучин одоо хогийн цэг байсан байна өнгөрөн ч юм уу нүүлгэнэ. За инхийн тул зүгээр аваачаад нүүлгээд аваач асах биш. Одооноос шатараатахаар яг өдөр үйлдвэрлэлийн тэр ландфилийн аргаар юу гэдгийг ямар байх хэвээр тэр бүх нөхцлүүдийн шаардлага хангачаад дараа нь тийшээ зөөгчих юм бол зөөнө гэдэг нь хогоо зөөхийг ярьж байгаа юм шиг бид одоо хасах гэж байгаа байгаа. Тийшээ аваач асах юм бол одоо энэ үлдэж байгаа энэ хогийг бол одоо жинхэнэ нөгөө байгалийн нөхөн сэргийх аргаар нь даалж буулж устгаад за энэ дээр чинь одоо парк цэцэрлэг төрөлм байдлаар юм уу тий спорт даялж уулчлалын чиглэлийн ийм юу зөвлөлтүүдийг барихаар төлөвлөлөд оруулж байна л да. За тэгээ морин тойруулга гэх мэтийн одоо энэ зүйлүүд. За энэ яагаад ингэж юм гэхээр
нэгдүгürt одоо зэр зүүн тиш бол одоохондоо сууршил багтай байна. Дэд үтс багтай байна. Гэхдээ эргүүлээд нөгөө олон улсын нисэх онгоцны буудлын баригдсан тийм үү. Тэгээд нөгөө хавиргын бомбын зам гэдэг гадаад харилцаа илүү төлхөө өгчөд ирэх юм бол дээрээс нь жуулчд их ороод ирэх юм бол тэр хөгтөж авч байгаа бас нэг нүр царай болж ирэх. За ерөнхийдөө ярилцах цагийн маань хугацаа өндөрлөгт өгч байна. Иргэд маань бас энэ тухай ойлголтыг авсан байхаа гэж бодож байна. Мэдээж ярилцаад нэг бүрчлэл яриад ах юм бол бүр их хугацаа орно тийм ээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн бас холбогдох хүмүүстэй очиод мэдээж иргэдэд хүлээж авч байгаа юм чинь очиод бүр дэлгэрэнгүйгээр танилцаад өөрсдөө санал бодлоо илэрхийлэх боломжтой юм байна шүү. Ингээд нэвтрүүлгийн хугацаа өндөрлөгт өгч байна. Энэ хот төлөвлөлтөй холбоотой өөр нэмж дэлгэрүүлэх. Ерөнхийдөө бол яг хуу шатаратаар бид одоо 2 3 дугаар баг ч юм уу 6 7 дугаар багийн иргэдийг хүлээж аваад ингээд нөгөө багийн дарга нарт бас зүгээр хийлээд мэдээлэл өгөөд ингээд цуглуулах гэж оролцсон боловч одоо бас хангалттай ирсэнгүй. Нөгөө зар мэдээг бол бас одоо юу гэдэг дэлгүүр банк одоо олон нийтээр цуглах газар гэдэг нөгөө зах гэх мэтийн одоо газруудаар бас өлгсөн. За үүний дагуу бас иргэд маань аягүй их муутай оролцож байна. Тэгэхээр эцэст нь хэлэхэд бол ерөнхийдөө иргэд маань одоо бид одоо цаашдаа яаж амьдрах юм бэ? Таны өөр хүүхдүүд ямар орчинд амьдрах юм бэ гэдэг энэ талаагаа өнөөдөр санаа зовж нэг удаа хараач. Энэ дээр одоо танаас одоо мөнгө төгрөг хөрөнгө юм гарахгүй та зөвхөн ирээд энэ сэтгэл гаргаад нэг үзээд ер нь одоо таны оруулах одоо энэ санал чинь бол цаашдын хот төлөвлөлтөд бол үнэтэй санал хувь нэмэр болно шүү. Тийм учраас иргэд манаас гихтгтээ оролцоорой. Тэгээд одоогийн байдлаар бол нөгөө нэгдүгээр багийн ажлын албаа, 3 дугааргийн ажлын албан дээр за нийт аж ахуйн байрны одоо 3 давхурт нь ингээд зураг юм тавиад бас бид ингээд үзэсгэлэн гаргаад иж байгаа. За энэ дээр ирээд бас та бүхэн үзэж сонирхоо. За хүсвэл одоо бас яг өөрөө тэр тайлбарыг өөрөө ирж надаас бас авч болно. Тэ би бол одоо нийт аж ахуйн 3 давхурт одоо сууж байна. Өөрөө. За ингээд 28 29-нд бол одоо зүүн 1-р баг дээр очиж сууя гэсэн бодолтой байгаа. За энэ үед бол бас 1-р агийн иргэд 8-р агийн иргэд 5-р агийн иргэд бас нэлээд төлхөө өргөн цар хүрээтэйгээр оролцоосоо гэж ингэж хүсэх байна. Тэгээд одоо бол одоо 28-9 хүртэл бол дорд нийт аж ахуй 3 давхар сууж байгаа. За энэ дээр ирж бас та бүхэн бас сонирх боломжтой гэж хэлэх байна. За баярлалаа. Ингээ бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж за ямар ч үсэн төлөвлөлтөй холбоотой ерөнхий ойлголтыг иргэдтэй өгсөнд. За үзэгчдээ ингээд өнөөдрийн ярилцах цаг болон манайгаар өндөрлөж байна. За өнөөдрийн зочноор Канжин архитектор намад компани төслийн менежер Одмонт оролцсон.